Мэдээлүүлж байна. За инх тайвны гүүрийг 68 жилийн дараа шинжилгээр улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг гаргаж ажлын зураг цэцлийг боловсруулж эхэлсэн байна. Зам тээврийн яамнаас 2026 онд багтааж инх тайвны гүүрийн зорчих энийг өргөтгөж даацыг хүчтгэн гэж төлөвлөжээ. Харин шаардлагатай загварчлалтыг 2 онд дамжуулан шийднэ гэж тооцсон 2025 онд 397.3 сая төгрөгийн төсвийг баталжээ. Инх тайвны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинжилгээгүй. Гэхдээ ашиглалтын засвар 2 удаа хэсэгчлэн хийсэн ч стандартад нийцсэн явган зам болоод ус зайлуулах системийг шийдэж чадаагүй. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд яаралтай засвар хийж одоо байгаад 4 игнийг 6 игний болгон өргөтгөхөөр олжээ. Олон жил болсон юм чинь засварт орсон дээр л халах гэж байна шүү дээ. Нарийнхны талаар жоохон төгжрөл ихтэй л байдаг бол. Устаараа болж гайгүй л дээ. Ер нь бол нэг шинжилгээ засварт оруулсан дээр шүү дээ. Ер нь жам өргөн болгоод. Болж өгвөл арай жоохон өргөн болгоод тэгээд амар их нөхс уу ихтэй лээ. Тэгээд бүдэрч мүдрэх их юм ихтэй. Тэгээд тэрийг нь нансалчуд л ер нь гайгүй баха. Автобусны хажуугаар зөрөөд явхад машинтай бол багтдаггүй л дээ. Ерөнхийдөө аюун нарийнхан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө хажуугаар машинаа гүйцэтгүүлэх ч юм уу жоохон зөрж өнгөрөхөд ер нь жоохон хэцүү байдаг. Ер нь засварт оруулчулж явах илүү хэрэгтэй л байх гэж боддtiin тэгээд. Инх тайвны гүүрийг шинжлэхдээ төр гүүрэн байгууламжийг давхар байршуулна. Ингээд барилгын ажил эхэлж замын хөдөлгөөнийг хаах үедээ энэхүү төр гүүрэн байгууламжийг ашиглах юм. Инх тайвны гүүрийг засвар шинжилгээ ажлын зураг төслийн ажлын тендер зарагдаад Гибет гэдэг компани шалгарсан байна. Гибет компани маань одоо зурагчлаг гүйцэтгээ төсвөө магадлаар батлуулаад ирсний дараа ерөнхийдөө бол эрхчлэн төсвөөр тавигдаад засвар шинжилгээ ажлыг хийгдэх байна. Нийслэлд өнгөрсөн онд эхлүүлсэн 42 байршилд автозам засаж шинжлэх ажил дуусаж байна. Харин өдөр тутамд хийх автозамын цэвэрлэгийн арчилтыг тогтмолд хийж байна гэж нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Одбаяр ярьлаа.